Сайн байцгаана уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Reclaim-ийн Authentic Power буюу байгалаас цааяасан жинхэнэ хүчээ нэгсэн нэртэй тэмдэглэлийн дэвтэрээ хэрхэн ашиглах тухай заавар өгөхөөр энэ бичлэгийг хийж байна. За энэ тэмдэглэлийн дэвтрийг яагаад хийхээр болсон бэ гэхлээр эргээд бодоход нэлээд олон жилийн өмнөөс тэмдэглэл хийж эхэлсэн цагаас амьдралдаа ямар сонголт хийх вэ гэдэг сонголтуудаа таасан дээр буулгаж эхэлсэн цагаас миний амьдрал өөрчлөгдөж байсан. Өдөө олон жилийн хугацаанд би маш олон тэмдэглэлийн дэвтэр хэрэглэсэн байна. Хамгийн сүүлд бол одоо электрон тэмдэглэлийн дэвтэр хэрэглээд сууж байгаа. Энэ дундаас миний сэтгэлд хүрсэн хамгийн гоё дэвтрүүдийн нэг за одоо зааж байгаа одоо ярьдаг гол концептуудаа оруулаад түүнчлэн өөрийнхөө өмнө нь зөндөө олон удаа одоо оруулж ирсэн тэр ишлүүдээ бас багтаагаад тэмдэглэлийн дэвтэр танд зориулан хийсэн байгаамаа. Энэ тэмдэглэлийн дэвтэр маань хэрхэн ашиглах вэ гэдгийг заавартайгаа инхүү очиж та одоо энэ зааврыг үзээд тэмдэглэлийн дэвтрээ эхнээс нь авахлаа намбайлан гэдэг хөтлөөрөө энэ амьдралыг өөрчлөх сайхан хөтөж байна гэдэгт найдаж байна. За энийг би хөтөж гэж хэлж байгаагийн бас нэг шалтгаан нь гэвэл хүмүүс ихэнхдээ маш ихээр хөдөлмөрлөөд байвал өдөр шөнөгүй стресст зүтгэхэд байвал байнгын зогсолтгүй хөдөлмөрлөөд байвал сайхан амьдрнаа гэж боддог. Энэ бол худлаа одоо хэд шаргуу зогсолтгүй хөдөлмөр бол хүний гацаанд оруулдаг. Харин төр зур зогсолт хийгээд эргэж том зургаар нэмийг хараад болж байгаа зүйл нь юу вэ гэдгийг олж хараад тэгээд цаашаа төлөвлөгөөгөө сайжруулахдаа хүн улам илүү ирч хүчтэйгээр урагшилдаг. Хүн гацаанд ордгийн гол шалтгаануудын нэг бол нэгдүгээр дээр зорилгодоо хүрнэ гэдэг итгэлгүй байдал, хүрнэ гэдэгт итгэлгүй байдал, энэ нь боломжтой гэдэгт итгэдэггүй байдал. За мөн энийг хүртэх хувьтай хүн гэдгээ мэддэггүй. Түүнчлэн хийж явах зорилгодоо хүрэхээр жижиг алхмуудыг хийж явах явцдаа замаасаа хазаадаг. Өөрөөр хэлбэл чухал зүйлээ тодорхойлж мэддэггүй. Хоёрт нь гэх юм бол маш их өөрийгөө шүүмжил. 10 ажлаас 9 ажил хийлээгээд нэг ажил үлдээчвэл тэр хийж чадаагүй нэг ажлаа бодоод л шинжгөө нойргоо хамждаг. Оюун санаагаа хэрхэн заалж чиглүүлнэ? Зөв зүйлдээ зөв өдөртөд зална. Тэр чинээгээрээ та аз жаргалтайгаар амжилтанд хүрэх боломжтой. Тэр энэ дэвтэр маань таныг аз жаргалтай амжилтанд хүрэх таныг хөтөж байх болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ таныг зүгээр зогсолтгүй хөдөлмөрлөөд бай, төлөвлөөд бай, хором цаг бүр хүчтэй бай, хором цаг бүр бүтээмжтэй гэж тэгж салахын оронд харин одоо таны сэтгэл санааны байдал юу байна вэ? Биеийн эрч хүч нь ямар байна вэ? Амьдралдаа өнөөдөр ямар сонголт хийж амьдралаа ямар өнгөөр харж юу хийж амьдрахыг хүсэж байна вэ? Гэх мэтчлэн том зургаар нь таныг ингэж дандаа чиглүүлдэг байгаа. Замдан юм ярилцлагын тэмдэглэлийн дэвтэр рүү орё гэж бодож байна. За би та бүхэнд энэ PDF хувилбарыг танилцуулж байна. Манай дэвтэр гараад ирэхлээр дэвтэр дээрээ харилцаж та бүхэнд тайлбарлах боломжтой болно гэж найдаж байна. Reclaim-ийн Authentic Power гэдэг маань ерөөсөө байгалаас зайсан жинхэнэ хүчээ нэгсэн хүн болгонд байгалаас өгсөн хүч гэж байдаг. Харин нийгмийн шаардлага, эцэг эхийн шаардлага, хүлээлт, соёлын хүлээлтүүдээс болоод бид нар энэ хүчээ мартчихсан, умардчихсан явдаг. Тэгэхээр гаднаас өөр зүйлээс хүч хайгаад л яваад байдаг. Иймдээ л бид нар яг гацаанд ороод байдаг. Бусдаа өөрсдөө харьцуулаад, өөртөө итгэлгүй байгаад унаад байдаг. Тэгвэл энэ хүчээ яаж нээх вэ? Тэгэхээр мэдээж нэг тэмдэглэлийн дэвтэрээр дамжуулан бүх энэ том утгыг тайлбарлаж өгч чадахгүй. Гэхдээ энэ лөө алхам ойртохтой энэ тэмдэглэлийн дэвтэр хөтлөнө гэдэгт итгэлтэй байна. За ингээд манай лого явж байгаа. За түүнчлэн хамгийн ихний 3 дахь хуудасаас ахуулаад тэмдэглэлийн дэвтрээ хэрхэн ашиглах вэ гэдэг бүх нарийн заавруудыг оруулж өгсөн байгаа. Эндээ танилцаад та бүхэн зааврын дагуу хөтлөөрэй. Тэгээ танд маш сайн хөтөж байна гэдэгт итгэлтэй байна. За үүнийг би тус бүрчлэн танд тайлбарлаж өгөх болно. За зорилго чиглэлээ бид нэр хамгийн түрүүнд тодорхойлж эхлэх хүчтэй. Зорилго чиглэлээ тодорхойлж байгаа нь оюун санаандаа тархиндаа юу чухал вэ гэдгийг сануулж татварт хэлж өгч байгаа. Энэ дэлхийгээр дүүрэн бидний анхаарлыг сарниулах зүйл байна. Анхаарал маань хаана байна? Тэр газарт бидний ирч хүч зориулагдж байдаг. Тэгвэл одоо та бүхнийг хийж чадахгүй гэдгээ анхаарал өдөрт хэдхэн цаг байгаа, таны анхаарал хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрөөд хамгийн чухал зүйлдээ л анхаарлаа хандуулан гарч хэдэнгээ тэр зүйлдээ төвлөрүүл сурах хэрэгтэй байгаа. Ингийн тулд та надтай хамт яг одоо
зорилгоо тодорхойлоорой. Зорилгоо тодорхойлохоос өмнө ер нь бол 6 талбарыг бид талбар дээрээ дүгнэлт хийх юм байна. Миний амьдралын энэ 6 талбарт би одоо хаана байна вэ? Юу мэдэрч байна гэдгийг харнаа. Тэрийн хэсгийг та тайван тухтан уншаарай. За хамгийн эхний хэсэг бол хувь хүн сэтгэл санаа гэсэн хэсэг. Энэ хэсэгт маань хувь хүн сэтгэл санаа гэхлээр таны өөрийн оршихуйч нь ямар байгаа юм бэ? Та өөрийнхөө тухай үнэлэмж сэтгэл хөдлөл чинь ямар байгаа вэ гэдгийг дээрээ дүгнэлт хийн. Одоогийн мэдрэмж сэтгэл хөдлөл. Тэгэхээр магадгүй та өөртөө итгэх итгэлээ 1-10 гэж үнэлээд тэгвэл өөртөө итгэх итгэлийн хувьд миний үнэлэмж ямар байна гэдгээ одоо та өгнө үү? Магадгүй 5 бол жоохон гонсгор дундуур байдаг. За 1 2 бол бүр ямар ч өөртөө итгэлгүй юу ч хэмээргүй санагддаг тийм. За мөн 10 бол одоо би өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй амжилттай сайхан явж болж юм тийм. Би өөрөөрөө бахархаж гин гэдэг сэтгэл байгаа. Тэгэхээр одоогийн таны мэдрэмж яг хувь хүнийхээ тухайд өөртөө ингээд дүгнэлт хийгээд үзэхээр хэр сэтгэл ханамжтай өөртөө итгэлтэй байна вэ гэдэг дээрээ дүгнэлт хийгээд мэдрэмж сэтгэл хөдлөлөө бичгэнэ. Сэтгэл санааны байдлаа бас бичгэнэ шүү дээ. Хэрвээ та ерөнхийдөө л үн цэнэ өөрийгөө бүрэн дүүрэн гэж хүлээн зөвшөөрөөгүй, хайрлагдсан гэж хүлээн зөвшөөрөөгүй, магадгүй хангалттай гэж хүлээн зөвшөөрөөгүй, өөртөө итгэлгүй гэж боддог бол таны сэтгэл санааны байдал маш тааруу сөрөг байгаа гэж бодож байна. Сэтгэлээр ундаг, бухимддаг, юм л бол уур хүрдэг, стрессдэг, жоохон юм хийж байгаад буугаад өгчдөг байж болно. Харин 10 буюу одоо сэтгэл санааны байдал өндөр, өөрийн тухай үнэлэмж өндөр бол үргэлж ирч хүчтэй байдаг юмсан ч гэсэн тэндээсээ боломжийг нь олж хараад босоод ирдэг байгаа. Тэгээ сэтгэл санаа чинь өдөр тутамдаа амар тайван байна уу? Тэгэхээр хамгийн нэгдүгээр өөртөө итгэх итгэлээрээ үнэлж болох нь байна. Хоёрт нь сэтгэлийн амар тайван байдал. Сэтгэл чинь амар тайван байна уу гэдгийг юугаар бас хэмжиж болох вэ гэхээр маш сайн дэрэн дээр толгоогоо тавиад шөнийн туршид нам сайхан ундаж амрах тий. Өглөө босч байд хэрч хүчтэй босч ирэх. Өдрийн туршид ирч хүчээ нөхөд улам илүү хүчтэйгээр ингээ урагшлах байдал тий. Тэгэхээр өөртөө итгэх итгэл, сэтгэлийн амар тайван байдал, нойр, өдрийн туршид ирч хүч маань ямар байна вэ гэдгийг дээрээ дүгнэлт хийгээд одоогийн мэдрэмж сэтгэгдэл, өөрийн тухай мэдрэмж сэтгэлээ бичээрэй. Хоёрт нь сайн байгаа зүйлсээ бичнэ. Сайн гэхэлэр болж байгаа зүйлсүүд. Өөрийнхөө тухайд болж байгаа зүйлээ бичгэнэ шүү дээ. Нэгдүгээр би өөрийгөө хайрлаж халамжилдаг буюу өөртөө хэрэгтэй зүйлсүүдийг өгдөг. Өөрийн сэтгэл хөдлөлөө анзаарч ойлгодог, сонсдог. За болж байгаа зүйл дотор өөрийгөө хөгжүүлэхийн төлөө подкаст сонсдог, ном уншдаг, сайхан хүмүүстэй уулздаг, магадгүй дотоод ертөнцөө өөрчлөхийн төлөө, дотоод ертөнцөө ойлгохын төлөө бясалгал хийдэг, төвлөрөл хийдэг, тархины фитнес ч гэсэн хийдэг гэх мэтчлэнгээр хийж байгаа болж байгаа зүйлсүүдийг бичгэнэ. За мөн сайжруулах зүйлс дотор бол одоо магадгүй энэ дэлхий дээр хамгийн хүнд хэцүү зүйлсүүдийн нэг бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч ойлгож хайрлах байдаг. Өөрийгөө байгаа нь хүлээн зөвшөөрч юм л хүн би гацаан болчих юм, би салхуу болчих юм, юу ч хийгээ болчих юм гэж боддог. Гэтэл энэ нь дутуугийн сэтгэлгээ, дутуу байдлаас дутуу байдал бий болдог, дүүрэн байдлаас дүүрэн байдал бий болдог. Тэгэхээр магадгүй танай сайжруулах зүйлс дотор өөрийгөө бүрэн дүүрэн хангалттай гэж хүлээн зөвшөөрөх байж болно. Ингэснээр та өөртөөгөө байхдаа тухтай байдаг. Өөртөөгөө байхдаа амар тайван байдаг. Ингээд та амьдралаа айдсаар буш буюу дутуугийн сэтгэлгээгээр чи дутуу байна, хангалтгүй байна, одоо сайн хурдан хичээгээд хүмүүсээс хоцролгүй боломжийн хойноос яв гэж тгүүлж явах уу? Эсвэл хайраар тий би хангалттай мундаг сайн. Одоо би энэс илүү хангалттай сайхан зүйлийг бүтээх бүрэн чадамжтай гэж итгэх юм. Хайраар, урам зоригоор өөрийгөө өргөжлүүлэх үгүй гэдгийг бодороо. Тэгээд энэ дээрээ дүгнэлт хийгээд би юуг сайжруулах вэ гэд бодох хэрэгтэй байна. Нэгдүгээр та өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө бүрэн дүүрэн хайрладаг, мэдрэмж сэтгэл хөдлөлөө сонсдог. За бусадтай харилцах харилцаан дээрээ бас яадаг өөрийгөө үн цэнгүй харилцаанд харахаараа хүмүүс намайг өөрийн бүдийн шүүмжлээд ингэж боддог. Гэх мэтчлэн эдгээр зүйлсүүдээ бодож аваад сайжруулъя гэж бодож байгаа зүйлсээ бичгэнэ. Энэ дотор бас өөртөө итгэх итгэл орж болно, дотоод ертөнцөө таних байж болно, өөрийгөө ойлгож мэдрэх байж болно, тийм өөрийгөө зөв илэрхийлэгч байж болно. За сайжруулах зүйлсийн хувьд л ерөөсөө хувь хүнийхээ сэтгэл санааны байдал хөгжлийг бодох нэ. Магадгүй хувь хүний хөгжил дээрээ та тодорхой зүйлсүүдийг бичиж болно шүү дээ. Тухайлбал бусдын өмнө өөртөө итгэлтэй яадаг. Би тайзан дээр гарахдаа сандардаг байлгүй үгүй байлгүй тий. Тамаа видео ингээд хичээл хийгээд ярих үедээ сандардаггүй үгүй юу гэх мэтчлэн ингээд дүгнэлт хийгээд сайжруулах төлөвлөгөө бас бичиж болох нь байна.
Мөн ажиллаа хийх тухайд ур чадвар тийм. Миний ажлын ур чадвар дэлхийн стандартад хүрч нийцэж байна уу? Би бүх яг хийж байгаа ажлынхаа тухайд бүхэл зүйлсийг сайн дэлхийн жишгтний цөлөн суралцаж чадж гинэ үгүй юу? Хэрвээ одоохон хараахандаа дутуу байгаа, хараахан арай болоогүй бол сайжруулах зүйлсийн жагсаалтан дотроо ур чадварынхаа жагсаалтыг бас бичиж болох нь байна. Таныг нь ингээд эргээд өгнөд харах юм бол яг нь өөрөө өөртөө харилцах харилцаа, бусадтай харилцах харилцаа, тэгээд гүйцэтгэх тэр ур чадварууд дээрээ дүгнэлтийн сайжруулах зүйлсээ бичиж болох нэ. Ингээд та сайжруулаад, сайн байгаа зүйлсээ сайжруулаад энэ бүх сайжруулах зүйлсээ сайжруулчвал та ер нь юу мэдэрмээр байгаа, хэн болмоор байгаа юм гэдгийг энэ тэмдэглэнэ. Би өдөр болгоныг эрч хүчтэй ухтаж аваад өдрийн туршид амар тайвнаар анхаарлаа бүрэн төвлөрүүлээд ажиллаа хийх хүсэж байна. Ажилласаа өндөр их утга учир авахыг хүсэж байна. Элбэг хангалуун мэдрэмжийг авмаар байна. Мөнгө дандаа над дээр урсан ирж байдаг юм шиг тийм дутуугийн биш дүүрэн мэдрэмжийг авч андармаар байна. Гэх мэтчлэнгээр та ингээд өөрийгөө сайжруулснараа хэн болох юм бэ? Ямар мэдрэмжтэй өдөр тутам амьдрах юм бэ гэдгийг маш сайн тодорхойлж бичнэ. Тэгээд энэ мэдрэмжээ өдөр болгон энэ мэдрэмжээрээ би амьдарч гэнэ үү гэдэг дээрээ өөртөө дүгнэлт хийгээд яваад байх хэрэгтэй. Энэ мэдрэмж болгоны цаана сэтгэл хөдлөл болгоны цаана энергийн асуудал явагдаж байгаа. Би уурлаж бухимдах юм бол надаас уур бухимдлын сөрөг энерги засрна. Ингээд уурлаж бухимдснараа гаднаа ураа илэрхийлээгүй ч гэсэндээ дотроо уурлаж бухимдсан хүн ч гэсэн ялгаа байхгүй. Дандаа хар юмнууд өөртөө татаж авчих юм. Энэ дэлхийн таагүй болохгүй бүх юмнууд ингээд татаад авчираад өөрийнхөө амьдралдаа наачна. Өвчин зовлон, аваар осол, харилцааны зөндөө олон асуудлууд гэх мэтчлэн харин мэдрэмжээ би ингэж амьдрахыг хүсэж байна. Аз жаргалтай байхыг хүсэж байна. Амар тайван байхыг хүсэж байна. Утга учиртай амьдрахыг хүсэж байна гэх мэтчлэн энэ сонголтуудаа та одоо төлөвлөснөөрөө ийм энергитэй амьдрмаар байна. Ийм зүйлийг амьдралдаа татмаар байна гэсэн гол энергийн хуйлаа, энергийнхаа нөгөө vibration цацрагийг өөрөө өөрчилчихөж байгаа юм аа. Энд та одоо санаа зовхгүйгээр магадгүй энэ таны хувь шинэ байж болно. Тэгэхээр сайжруулснаар би ямар эерэг мэдрэмжийг өөрчлөлтийг мэдрэх юм бэ гэдгээ зоригтой бичээрэй гэж хэлмээр байна. Аль болох тод буюу аль болох тодорхой байх тусмаа сайн. Хоёр дахь хэсэг рүү оръё. Хоёр дахь хэсэг маань нийгэм харилцаа гэж байна. За одоогийн хүнтэй харилцах харилцаа байна тийм үү? Одоогийн мэдрэмж ямар байгаа юм? Хүмүүсээ цухтаагаад байгаа юм уу? Хүмүүстэй ярилцахаар маш төвөгтэй байгаад байгаа юм уу? Тэгээд арга хэмжээнд яваад асгүй зүгээр хитгэн хүнтэй ярилцахад маргааш маш их ядартай босч чадхаа болчтгоо. Асгүй хүмүүстэй харилцах үед нэг л тийм ханд байгаад байгаа юм шиг байдгүй. Хичнээн би хичээсэн ч гэсэн нөгөө хүмүүс хичээхгүй байгаад байгаа юм шиг таныг шүүмжлээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрдгөө. Тэгэхээр энэ бүх таны дотоод ертөнцийн тусгал гадаад ертөнц дээр чинь тусгалаа болж байгаа. Ялангуяа харилцааны хувьд таны өөрөө өөртөө харилцаат нь бусад бүх хүн тантай харилцаж байгаа тэр харилцаагаар илэрч идэг. Тэгэхээр магадгүй ийм харилцааны хувьд хэрвээ хүмүүс таныг маш ихээр шүүмжлээд байгаа юм шиг санагдаж байгаа бол та өөрийгөө маш ихээр шүүмжилдэг байж болно. За мөн өөрөө чинь эхнэр нөхөрт нь хайрлахгүй байгаа юм шиг санагдаж байгаа бол та өөрийгөө хайрладаг байж болно. Эрэгтэй зүйлээ чинь нөхгүй анхаарал хандуулахгүй байгаа юм шиг санагдчихвэл та өөрийгөө анхаарч хайрладаггүй байж болно шүү дээ. Тэгэхээр гих мэдчлэн бүх харилцаанууд дээрээ дүгнэлт хийж аваад одоогийн мэдрэмж сэтгэлээ боддоор бичээрэй. Одоо надад харилцаанд хань үстэй биш санагддаг. Хүмүүс намайг шүүмжилж байгаа юм шиг санагддаг. Амар тайван бас байдаг. Асгүй хизээ нэг өдөр намайг хүмүүс хуурандаа гэж бодоол ерөөсөө дандаа нөхөө малтаад явж байдаг гэдэг ч юм те. Итгэл найдвар ерөөдөө хүнд итгэхээ болоход ер нь л хүнд итгэл даахгүй бус итгэл даахгүй юм хүмүүсийг л амьдралдаа урин залаад байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг юм итгэл үнэмшил хүмүүс хязгаар итгэл даадаггүй гэсэн итгэл үнэмшил бий болголоо гэхэд тэрийг нотлохгүй л хүн амьдраад байдаг. Тэгэхээр энэ нийгэм харилцааны цаана мэдрэмжийн цаана ямар итгэл үнэмшил байна вэ гэдгээ бодож аваад нийгэм мэдрэмж одоогийн мэдрэмж сэтгэлээ гэж бичээрэй. Харилцааны хувьд сайн байгаа зүйлсүүдийг бичгэнэ. За сайн байгаа зүйлсүүдийн хувьд би харилцаан дээр маш чухал зүйлүүдийн нэг бол сонсох байдаг тийм. Тэгээ би өөрийгөө сонсдог. За мөн найз нөхөд гэр бүлийнхнийгаа сонсож ойлгож чаддаг, тэднийг мэдэрдэг. Юм л бол сайн юм л бол одоо надад ингээ юм ярингу шууд зөвлөгөө өгөөч чи инг яасан сэтгэлээр унамтгай энэ гэдэг ингээ загнадаг үгүй юу те тэрийгэ бодож аваад бичээрэй. Хэрвээ тэгдэггүй сонсдог бол маш сайн байна. Түүнчлэн
бусадтай сайн харилцаа бий болохын тулд тэдний итгэлийг алдахгүй тулд та яаж амсандаа хүрдэг вэ те? Тэр зүйлсээ тэ ч гэсэн бичээрэй. Мөн харилцаа, нийгэм харилцааны хувьд нийгэмдэр гараад өөртөө итгэлтэй байдгүй, хүмүүстэй харилцахдаа өөртөө итгэлтэй байдгүй. Би албан тушаал, эрх ямд, эрх мөнгө төгрөгнөөс мөнгө санхүүгийн чадамжаас өөр шалтгаалan хинтээч нээлттэй харилцаж чаддгүй, өөртөө итгэлтэй байж чаддгүй гэдэг дээрээ дүгнэлт хийгээрэй. Мөн харилцаа гэдэг гэр бүлийн харилцаа те. Би гэр бүлийн харилцаа маань ямар төвшөнд байна вэ? Өдөр тутамдаа муудалцаад, маргалдаад байна уу? Айсгүй жинхнээсээ бие бинийгээ хайрлаж хүндэтгэн байгаар нь хүлээн зөвшөөрөөд амьдралын бэрхшээлийг хамтдаа туулж байна уу гэдгээ бодоорой. Тэгээ харилцааны хувьд та юуг санаар хийж өгнө гэдгээ бичиж тэмдэглэх нэ. Би анхаарал хандуулдаг, цагаа зориулдаг, сонсдог, итгэлийг нь даахын төлөө зөндөө үйлдэлүүд хийдэг, харилцаатай байхын төлөө хичээдэг тийм байж болно. Тэгэхээр өгөхгүйгээр авдаг зүйл гэж байхгүй л дээ. Гэтэ үг гэд хэлэхээр өөрийгөө золиослж үг гэсэн үг шүү дээ. За, сайжруулах зүйлс дотор бол одоо сонсох байж болно тийм. Би одоо нэг 5% та сонсдог бол 5 1-10 гэж үлдээ 5 та сонсдог би нэг 7 8 болгочмаар байна гэдэг. Сонсох чадвар байж болно. Миний итгэл даах чадамж байж болно. Ойлгож хүлээн зөвшөөрөх тийм үү. Хүнтэй харилцахдаа байнгын шүүмжлэл байна. Эсвэл зүгээр л тэр хүний байгааг нь хүлээн зөвшөөрөөд энэ бол энэ хүний мэдрэмж байгаа байдал нь одоо чухал юм да гэж байна уу те. За түнчлэн харилцаан дээр монгол хүмүүсийн хувьд маш зөв сайжруулах зүйлсүүд, маш чухал сайжруулах зүйлсүүдээр би хоёр зүйлийг дурдъя гэж бодлоо. Нэгт нь бол boundary буюу хил хязгаараа тогтоох. Хил хязгаар гэхлээр юуг та хүлээн зөвшөөрөх юм, юуг хүлээн зөвшөөрөхгүй юм бэ гэдгийг харилцаан дээрээ тогтоох. Машин замын хөдөлгөөнд оролцохоор замын хөдөлгөөнд машин оролцоход тодорхой дүрмийг баримталдаг. Үүнтэй адилхан хүн харилцаанд орохдоо тодорхой дүрмүүдийг баримтлах учиртай. Тэгвэл энэ дүрмүүд юу вэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл мэдээч нийгэмд хүлээн зөвшөөрөгч олон нийт дэлхийд даяараа хүлээн зөвшөөрөгч харилцааны зарчмуудаас гадна та юуг хүлээн зөвшөөрөхгүй юм бэ? Юуг хүлээн зөвшөөрөхгүй вэ? Энийгээ тодорхой болгох хэрэгтэй. Хэрвээ ийм хил хязгаар байдаггүй бол одоо энэ сайжруулах зүйлс дээрээ та бичээрэй. Тухайлбал би надад хараалын үг хэлхийг би хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй. Хин нэгэн хайртай дотны хүмүүс маань надад хараалын үг хэлхийг би хязгаарч зөвшөөрөхгүй. Надтай ёс бусаар харилцаж миний биед халтахыг би зөвшөөрөхгүй. Түнчлэн миний хүсэл зорилгыг мохоож дандаа таагүй болохгүй чи бүтэхгүй гэж хэлхийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ болгон зөрчигдөх юм бол би хил хязгаараа хамгаалan хэрэгтэй тохиолдолд уурлана. Хэрэгтэй тохиолдолд би хил хязгаараа хамгаалах болно гэж бичиж болох нь. Тэгэхээр юунийг болохоор boundary тий хил хязгаараа хамгаалах гэж байна. Хил хязгаараа тогтоох. Энэ хил хязгаарыг тогтоож замын хөдөлгөөнд буюу харилцаанд оролцох дүрмээ тогтоохгүй бол бухимдсан, маргалцсан, муудалцсан, зөвхөрсөн хэвээрэл байх болно. За хоёрт нь болохоор assertiveness буюу өөрийнхөө харилцаан дээр өөрийн хүсэл хэрэгцээ, шаардлага зоригтой илэрхийлж амар тайвнаар илэрхийлж сурах. Ихэнхдээ бидний хүсэл хэрэгцээг аав ээжүүд маань сонсоогүй, тий, сонсохгүй өгөөсгсөн. За, жоохон хүүхэд хов ярьдгүй юм, жоохон хүүхэд ууралж болохгүй. Чиний ийм их хүсэл тахтай яахтай надад ийм байхгүй гэх мэтчлэнгээр ийм өгөөсгсөн хүсэл хэрэгцээгээ илэрхийлэхэд өгөөсгсөн мэдээллүүдийг авсаар байгаад миний хүсэл хэрэгцээ чухал биш юм байна. Би чухал биш юм байна гэдэг мэдээллүүдийг авчдаг. Итгэл үнэмшлийг олж авчдаг. Тэгээд хамт харилцаанд орж байгаа хүмүүстэй зохих шаардлагыг тавьж чаддаггүй, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй. Тэгээд дандаа бусдынхаар явдаг. Гэхдээ дотроо маш их хорсолтой гэдэг хүн болдог. Тэгээд магадгүй assertiveness буюу одоо энэ өөрийгөө чөлөөтэй илэрхийлж хүсэл шаардлага амар тайвнаар зохих ёсоор шууд илэрхийлж чаддаг энэ байдлаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг тухайд мэдээж та хөгжүүлэх зүйлсээ зэгсаалтад оруулж амархан олж болно. За ингээд сайжруулснараа та юу мэдэрмээр байгаа харилцаан дээр. Хүмүүстэй байхдаа дулаан дотн байхыг хүсэж байна, харилцаанаас хайр мэдрэхийг хүсэж байна. Хүмүүсийг өөртөө соромзон мэд татдаг тийм гоё дулаахан хүн болохыг хүсэж байна гэх мэтлээ. Би дулаан тайван, тогтун, хүмүүстэй өөртөө итгэлтэй харилцдаг, харилцаанаас аз жаргал баяр хөөргийг олж авдаг. Байгаа газартаа хүмүүстэйг өдрөө нь хараад утаа ярьж чаддаг. Ийм өөрчлөлтийг энэ мэдрэмжийг би авмаар байна гэж төлөвлөж болох нэ.
За ингээд хэдүүлээ одоо 3 дахь хэсэг рүү оръё. 3 дахь нь бол гэр бүл. Харилцаанаас айдуулаад бусд нь англиар гэр бүл гэдэг ялгчиж байгаа. Мэдээж орчин цагийн нийгэм та бүхэн тухтай гэр бүл, тухтай орчин, хайр халамж дүүрэн гэр бүлээс гадна гэр орон байх хэрэгтэй тийм үү? Тэгвэл одоогийн мэдрэмж сэтгэл та зоригтойгоор таны гэр орон танд таалагдж байгаа юу? Танд тухтай байгаа юу? Тэ? Гэдгийг бодож аваад гэр орныхоо тухайд бичээрэй. Тэгээ мэдрэмж сэтгэлээ. За мөн гэр бүлийн харилцааны хувьд гэр бүлчнийг тийм хөдөн хөндөй байна уу? Бүгдээр л утас шагаажсан нэгнтэйгээ амьд харилцаагүй байгаад байна уу? Одоогийн мэдрэмж альсгүй өглөө гэрийнхээ хаалгаар орж ирэхээс авахуулаад гарах хүртлээр баяр хөөртэй амар тайван нэг гоё юм тухтай сайхан амраад гарч ийн үү? Хайрлагдсан хайр дүрм мэдрэмжийг авч ийн үү? Эсвэл эсрэгээрээ шүүмжлэл, доромжлол, магадгүй бүр зүйлд хүчрхийллийг та мэдрээд байна уу? Энэ болгоныгоо одоогийн мэдрэмжээ бичээрэй. Тэгэхээр та бол нэг зүйлийг маш сайн тунгаах хэрэгтэй. Та хэрэг хүчрхийллийн харилцаанд байгаа бол энийг та хүртэх хувьтай хүн биш. Та хүчрхийлэлд бас хайранд байх, хайрлагдах гэж хайраад өгөх гэж энэ дэлхийд мэндэлсэн шүү дээ. Ийм учраас хүчрхийллийг хизээж төвчж болохгүй. Хүчрхийллийг би өөрөө үүсгдэг, би үйлддэг, би өөрөө энийг хүлээн зөвшөөрч тийм аа. Би болохгүй болохоор л хүн надтай ингэж харьцаад байт юм аа гэж өөрийгөө маш олон эмгтээчүүд зөвхөж буруутгасаар олон жил хүчрхийлэлд өөрийгөө барьсан байдаг. Гэтэ танд сонголт байгаа гэж хэлээ. Таны ямар байгаас үл шалтгаалan хүчрхийлэлтэй үлдсээр л байдаг. Хүчрхийлэлтэй гэр бүл байгаа бол сонголтоо энэ дэвтрээр дамжуулан та сонголтоо хийгээрэй. Хэрвээ та сонголтоо хийж чадах юм бол би ийм гэр бүлтэй баймаар сонголтоо зоригтой хийж чадвал аяндаа арга замаа өөрөө олно. Хэрхэн гэдгийг би мэдэхгүй та өөрөө арга замаа олох болно. За хоёрт нь сайн байгаа зүйлс. Сайн байгаа зүйлс бол одоо гэр бүлийн хоолоо идэхдээ бүгдээрээ тэ оройныхоо хоолоо идэхдээ бүгдээрээ сайхан тойр сууж агаад биеинтэйгээ ярилцдаг байж болно. Магадгүй ганц бие хүн бол одоо гэр бүлтэй сайн хүн болохын тулд гэр бүл зохиохын тулд бэлтгэж байгаа байж болно шүү дээ. За өдөржингөө утас шагаагаад бие биенээсээ ингээ харахгүй орой жонгоо суудаггүй те харин ч орой тоглох, хамтдаа ярилцах цаг гаргадаг байж болно. Хамтдаа ном уншдаг байж болно. Дуртай киногоо үзээд бие биентэйгээ наалдаад хэвтдэг байж болно те. Тэр сайн байгаа зүйлсүүдээ бодоорой. Тэр дундаа гэр бүлийн гишүүн бор хүндэтгэл хайрыг хүлээж авч чаддаггүй. Хэрвээ чаддаг бол үнэхээр сайн байгаа зүйлсүүдийн нэг байна. Заман сайжруулах зүйлс дотор магадгүй анхаарал халамж, татан дулаан байдал, хайраа илэрхийлэх тухайд сайжруулах зүйлс юу байж болох вэ гэж бодоорой. Өөрийн үзэл бодлоо, чөлөөтэй илэрхийлэх тухайд мөн гэр бүлийн гишүүн болгон маань өөрийнхөө байж хүсэл хэрэгцээгээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг хэр олгодог вэ? Дэмждэг, шүүмжилдэггүй, дэмждэг, тусалдаг гэдэг тэр сэтгэлийг хэр мэдрүүлдэг вэ гэдгээ бодож аваад сайжруулах зүйлс дотор оруулаарай. Хэрэв бага насны хүүхэдтэй бол хүүхэд мань тогтмол цагт унтаж идэж ууж байна уу гэдэгтээ анхаарал хандуулаарай. Тэднийгээ сонсож ойлгож чаддаг билүү? Хайр халамж, анхаарал хэрэгтэй зүйлсийг өгдөг билүү гэдгээ бодоод сайжруулах зүйлс дотроо бичнэ. Сайжруулснаар илрэх эерэг мэдрэмж өөрчлөлт. Амар тайван гэр бүл. Амар тайван ад жаргал дүүрэн гэр бүл. Тэ? Хамтдаа бид нэр урагшилж байна. Нэг үн цэнтэй, нэг алсын хараатайгаар өдөр тутамдаа хамтдаа урагшилж байна. Мэдээж гэр бүл дээр орж байгаа бэрхшээлүүдийг цайхан ярилцаад ололцоод даван туулдаг гэх мэтчлэн. Сайжруулснаар илрэх эерэг мэдрэмж өөрчлөлтөө бичээрэй. За эрүүл мэнд. Эрүүл мэндийн хувьд таны одоогийн мэдрэмж сэтгэл хөдлөл ямар байна вэ? Одоо эрүүл мэндийг та тодорхой биеийн өвчин байгаа, тодорхой биеийн өвчлөлүүд байна. Энэс болоод би ядарч байна, туйлдч байна гэд мэдээж бичиж болно. Хоёрт нь санаа зовж байна те. Энэ бол мэдрэмж шүү дээ. Хоёрт нь та өөрийнхөө биеийн эрч хүчийг харж чад. Өдрийн туршид би хэр их эрч хүчтэй байдаг вэ? Эрч хүч сул байдаг, ядардгүй үгүй юу те. Тэрийгэ бодоод бичээрэй. Мөн түнчлэн дасгал хөдөлгөөн хэр хийдэг вэ? Дасгал хөдөлгөөн бол эрүүл мэнд байхын бас чухал зүйлсүүдийн нэг цэвэр агаарт гарах, байгальд гарах, ус уух,
эрүүл хооллох тий арх данс хэдэг согтруулах ундаанаас хэтрүүлэн хэрэглэхгүй байх эдрүүл эрүүл мэндэд шууд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн дээр дүгнэлт хийхэд таны одоогийн мэдрэмж сэтгэл ямар байна вэ? Сайн байгаа зүйлсээ бичнэ. Өдөртөө би өглөө болгон ус уудаг, өдрийн туршид хэрэгтэй хангалттай амин дэмээ сайн хоол идэж уудаг, дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл хооллолдог гэх мэтчлэн сайн байгаа зүйлсүүдээ бичнэ. За сайжруулах зүйлс дотор бол дахиад дасгал хөдөлгөөн, хоол, тий оюун санааны эрүүл байдал, за нойр бол одоо маш чухал энэ дижитал орчинд нойроо алдж байгаа хүмүүс маш их байгаа шүү дээ. Тэгэхээр нойр ямар байгаа, биеийн эрч хүч минь ямар байгаа вэ? Энэ бүхэн дээрээ дүгнэлтийгээ сайжруулах зүйлсээ бичнэ. Сайжруулснаар илрэх эерэг мэдрэмж өөрчлөлт. Одоо өдөр болгон эрч хүчтэй байна, амар тайван байна, шөнийн туршид нам гүн сайхан нойронд автна. Тэгээд өдрийн туршид эрч хүчтэй байна, амар тайван байна гэх мэтчлэн гол өөрчлөлтүүдээ хийгээ. Тэгмээ эрүүл мэндээс шалтгаалсан ямар нэгэн санаа зовлт байхгүй. Тэ? Болох нэ. За мөн ажил мэргэжил. Одоо 5 дахь нь болохоор ажил мэргэжил байгаа. Мэдээж та утга учиртай ямар нэгэн ажлыг хийж байгууллагад ажиллах юм уу? Бедан ажиллах юм уу? Жижиг антрепренер байгууллагуудыг удирдах явах юм уу? Тэ? Том байгууллага удирдах юм уу гэдгийг та өөрөө сонгох шүү дээ. Тэгэхээр яг ажил мэргэжлийн хувьд танд одоогийн мэдрэмж юу байна вэ? Нэг л байнга гаццсан юм шиг байна уу? Асгүл тасралтгүй хөгжөөд урагшлаад байгаа юм шиг байна уу? Урагшлаад байгаа харин өөртөө сэтгэл хангалуун бас байна уу? Хэн болмоор байна? Одоогийн мэдрэмж чинь юу байна вэ гэдгээ нэгдүгээр асуултанд бичээрэй. За сайн байгаа зүйлсдэр бол би жил болгон ур чадвараа сайжруулдаг, жил болгон хэрэгтэй хүмүүсээс суралцдаг, хэрэгтэй ном уншдаг, өөрийнхөө ажил мэргэжлийн хувьд юу мэргэжих вэ? Хэрхэн цаашаа явах вэ гэдэг гол үндсэн чиглэлээ ч гэсэн гаргачихсан гэх мэтчлэн байж болох юм байна. Нөгөө сайжруулах зүйлс дотор бол ур чадваруудын жагсаалт гэж байна тийм. Хэрвээ одоо начиг та хүнтэй ажилдаг бол хүмүүстэй харилцах, ойлгож мэдрэх чадамжаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэдэнд хүсэл шаардлага тавих мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй байгаа. За магадгүй техник технологитой харилцдаг бол тодорхой техникүүдээр өөрийнхөө ур чадрыг сайжруулна. Мөн манлайлах тийм ажил мэргэжлийн үед манлайлах чадамжаа сайжруулна. Манлайлна гэдэг чинь хүн болгоны урд гараад би лаг ямаад чи лаг ямаа гэж яриад байгаа шүү дээ. Хэрхэн яаж нэг алсын хараанд ор хүмүүс эрч хүчийг нэг зүгт чиглүүлэх вэ? Инхийн тулд ямар удирдлага байх вэ гэдгийг бодох хэрэгтэй байна шүү. Тэгэхээр манлайлалын ур чадвар байж болно, мэргэжлийн ур чадвар ч байж болно. Сайжруулах зүйлсээ бичгэнэ. Магадгүй цалин хөлсний хувьд та хангалтгүй гэсэн мэдрэмж авдаг бол ур чадвараа сайжруулан би яаж илүү орлогоо дэвшлүүлэх вэ тухайд одоо төлөвлөгөө хийх, төлөвлөгөө гаргах сайжруулах зүйлсдэрээ бичиж болно. Магадгүй ажилч нь утга учир ерөөсөө өгдөг. Ажилдаа явах үнэхээр тунд ургүй бол дуртай ажлаа олж хийхтэн сайжруулах байж болох нь тийм. За ингээд сайжруулснараа та ямар эерэг мэдрэмжийг авах гээд байгаа юм бэ? Одоо та өглөө болгон ажил руугаа эрч хүчтэй алхдаг. Ажилдаа явахыг хүсэж мөрөөддөг, ажиллаа хийж байхдаа сэтгэл хангалуун дүүрэн байдаг. Тэгээд авж байгаа цалин хөлс маань ч гэсэн хангалттай байх тэр мэдрэмжийг авахыг хүсэж байна уу? Энэ бүхнээ бичээрэй. Гуравт нь болохлаа. Хамгийн төгсгөлд нь болохоор одоогийн мэдрэмж сэтгэгдэл гэдэг. Санхүүгийн хувьд за танд хадгаламж байна уу? Мөнгөний тухай дандаа санаа зовоод яана гэж амьдарч байна уу? Дандаа л дутуу байгаад байна уу? Одоо мөнгө олсон ч гэсэн дорхноо өрөөд босч байна уу? Тэр одоогийн мэдрэмж юу байна вэ? Мөнгө хязгаарч хангалттай байдаггүй дутуугийн мэдрэмж үүж болно. Санаа зовлт айдас байж болно. Ад сэтгэл дүүрэн байдал ч байж болно. Одоо бүх юм хангалттай сайхан байна гэх. Өдрөөх тусан цалин хөлс чинь өсөө санхүүгийн чадамж чинь хэр нэмэгдэж байна вэ? Мөнгө бол хэрэглээ шүү дээ. Хэрэглээ гэсэн үүднээсээ хэрэгтэй зүйлсүүдээ хэрэгтэй үедээ авах, хэрэглэх, амьдрах тэр бололцоо чинь боломж чинь хэр байна гэдэг дээрээ дүгнэлт хийгээд бодоорой. Мөнгө гэд хэлэхлээр таны би стресстэж бухимдаж байна уу? Амар тайван байна уу? Баяр хөөртэй байна уу? За энэ мэдрэмжлэрээ ажиглалт хийгээд бичгэнэ. Сайн байгаа зүйлсийн хувьд бол сайн байгаа зүйлсийн хувьд бол одоо жил иргэдсэн миний орлого өсдөг, жил иргэдсэн миний хуримтлал өсдөг, басаад би эргээ хөрөнгө оруулалт болгож хэрэгжилж байдаг. Мөн санхүү бол энерги байдаг.
Магадгүй миний энерги эрчим хүч дандаа баялагийг өөртөө дуудаж ирдэг байж болно. Боломжийг олж хараад тэр болгоныг санхүүгийн чадамж болгон хувиргадаг байж болно. Түүнчлэн та хэмбэ гэдэг бол таны санхүүгийн чадамжийг бас маш сайн тодорхойлно. Тэгэхээр таны ур чадвар, та өөрөө оюун сэтгэл санааны хувьд хэн байна вэ гэдгээ бодоорой. Тэр энэ тухайд сайн байгаа зүйлсээ, сайжруулах зүйлсээ бичгэнэ. Тэгэхээр хадгаламжаа, мөнгөө тогтоох тухайд, хөрөнгө оруулах тухайд сайжруулалт хий. Хөрөнгө оруулахдаа зөвхөн мөнгийг мөнгөөр солихоор тийм хөрөнгө оруулагч өөртөө хөрөнгө оруулдаг бай гэх мэтчлэн сонголтуудыг та хийх боломжтой. Сайжруулснаар та ямар эерэг мэдрэмж өөрчлөлтийг мэдэх вэ? Амар тайван байдал, дүүрэн байдал, мөнгө бол хэрэглээ юм байна. Ажилладаг зүйл юм байна гэх мэтчлэн үнийг мэдэрч бас болох нь. Ингээд мэдрэмжүүдээ бичснийхаа дараа одоо хэдүүлээ асын хараагаа бичнэ. Асын хараа гэдэг маань 5 жилийн дараа, 10 жилийн дараа би хэн болж өөрчлөгдсөн байх юм бэ? Юу хийх вэ? Юу чухал юм бэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр 6 талбараараа хувь хүн, нийгэм, харилцаа, гэр бүл, эрүүл мэндийн ажил, санхүүгийн хувьд одоо та ийм байна. Ирээдүйд би ингэж мэдрэхийг хүсэж байна гэдгийг хэлжлээ шүү дээ. Тэгвэл 5 жилийн дараа, 10 жилийн дараа энэ харилцаа тус бүр дээр ямар мэдрэмжтэй өдөр тутамдаа амьдрах юм бэ? Юу хийж явах юм бэ гэдгээ одоо зоригтой бичнэ. Магадгүй ингээд нүдэн анаад амраараа гүнзгий амьсгал аваад хааж мар гаргаад 5 жилийн дараах, 10 жилийн дараах та өөрийгөө хараад миний хувь хүн чинь ямар болсон байна? Нийгэм харилцааны хувьд ямар хүмүүстэй яаж харилцаж байна? Эрүүл мэнд чинь ямар байна? Санхүүгийн чадамж чинь ямар байна? Гэр бүл чинь ямар байна? Ажил мэргэжил чинь ямар байна гэдгийг хэдхэн хорон төсөөлөд оюун санаандаа тэр төсөөллөө амьлуулж болно. Тодорхой амьлуулж бодох тусам маш сайн оюун санаа чинь энийг яах вэ? Бодит юм байна гэж хараад энэ чинь төлөө биелүүлэхийн төлөө таныг зүтгүүлнэ. Аяндаа биелүүлэх боломжийг танд өгөх нь байна. Хэрвээ төсөөлөд юу ч орж иж чадахгүй болохгүй байгаад бол би ингэж амьдрмаар байна гэдэг сонголтоо зоригтой хийгээрэй. Тэгэхээр би 5 жилийн дараа ийм болсон байхаа хүсэж байна. 5 жилийн дараа ийм ажил хийж ямаар байна. 5 жилийн дараа ийм гэр бүлтэй болсон баймаар байна. Санхүүгийн чадамжмаар ийм баймаар байна. Эрүүл мэндийн хувьд ийм баймаар байна. Өөрөө би ийм болсон байхыг хүсэж байна гэх мэтчлэн сонголтуудаа маш тодорхой хийж бичнэ. Хэрвээ энэ тэмдэглэлийн дэвтэрээр бичгээд бичих зай олдох байгаад бол цаас гаргаж агаад тус бүр дээр нь бичиж болно. Тэгээ жил болгон асын хараагаа том зургаар нь ингээд өгнөд хийхэд ирээдүйн би хинбэ гэдгээ та сонгож байгаа. Тэгээ та сонголтоороо амьдралаа өөрчилж байдаг. Танд бүх зүйл боломжтой. Тэгэхээр та сонголтоо л хий гэж би танд хэлмээр байна. Зоригтойгоор төсөөлөлдөө бууж ирэхгүй байгаад бол зоригтой би ийм байна, тийм байна гэд яг одоо энэ талбар дээр бичээрэй. Дараагийн хэсэг нь ингээд 5-10 жилийн дараах та асын хараагаа тодорхойлчихлоо. Одоо тэгвэл энийг яаж амьлуулах вэ? Яаж амьдрал дээр болох вэ? Тэгээ бүх шинжилгээг бид нэг жилийн дотор, нэг сарын дотор хийнэ гэж хизээч байхгүй. Тийм учраас эх оны хамгийн чухал 3 талбараа тодорхойлно. Эдгээр олон сайжруулах зүйлсүүдээс эх жил би ямар 3 чухал зүйлээр төвлөрөх вэ гэдгээ бодож аваад одоо энэ төвлөрөх нь байна. Тэгээ үүнийг яах вэ? Зорилго гэж хэлчихнэ шүү дээ. Тухайлбал оюун бодол болон бие физиологийн эрүүл мэндийг сайжруулнаа. Оюун бодлоо зөв удирдах сурчих нь байна. Танийхаа боол болмоор байна. Бодсон бодол болгондоо унаад, сэтгэлээр унаад ингээд тууштай байдлаа алдаатай амирг байна. За мөн бие физиологийн дэрч хүчтэй эрүүл чирэг байхаа хүсэж байна. Өвдөж байгаа зүйлээ би тэрнээс амжихыг хүсэж байна гэх мэтчил ингээд зорилго тавьж болох нь. Тэгээ сонгосон хоёрт нь болохоор сонгосон талбартаа ахиц гаргах нь таны ирээдүйд ямар ач холбогдолтой юм бэ? Тэр хүний тарих хамгийн чухал гэж бодсон зүйлд таны эрч хүчийг ингээд зарцуулна. Тэгэхээр ийм ач холбогдолтой юм гэд маш сайн ойлгуулчих бол аяндаа түүнд зориулагдах эрч хүч чинь ундраад гараад ир, нөөц болцоо чинь ундраад гараад ир. Тэгэхээр энэ асуулт мал чухал ач холбогдолтой учраас сайн тунгааж бодоод бичээрэй. Энэ чиглэл дахиад гаргахын тулд ямар алхам үйлдэл хийх вэ? Үйлдэл хийхгүйгээр амьдралынхаа тэр зорилгуудад хүрнэ гэж хизээч байхгүй. Жижиг алхам уу, жижиг үйлдэлүүд олон сайхан тэр мөрөөдлийн биелэлтийг мөрөөдлөө биелүүлэхэд тусалж чиглүүлдэг шүү дээ.
Тэгэхээр ямар алхам үйлдэл хийж эхлэх нь чухал байна. Магадгүй оюун бодол бие физиологи эрүүлэндээ доктортой байдлаа сайжруулъя гэвэл дасгал хийж эхэлнэ, ус ууж эхэлнэ. За оюун бодлынхаа төвлөрлийг сайжруулъя гэвэл анхаарал төвлөрүүлэх дасгал хийж болно. Бясалгал хийж болно, төвлөрөх өөр тархины эдийн дасгалууд хийж болно гэх мэтчлэнгээр бичиж болох нь, үйлдэлээ бичих нь. За ахиц төвшил гаргаад эхлэмэгц танд ямар байх вэ? Гаргаад ингээд өдөр болгон дасгал хийгээл ингээд үйлдэлээ хийгээд эхлэхэд таны бид ямар ах вэ? Оюун санаанда төвлөрөх дасгал хийгээд ирэхэд танд ямар ах вэ? Гэх мэтчлэнгээр би юу мэдрэх юм бэ гэдгийг маш сайн мэднэ. Хүн ер нь мэдрэмжэндээ хөтлөгдөн үйлдэл хийдэг. Мэдрэмжээс өмнө бодол итгэл өмшил байгаа. Гэхдээ хүн мэдрэмжээс үйлдэл хийдэг. Тэгэхээр та юу мэдрэх вэ? Ямар байх болоо гэдгийг тархиндаа хэлчихлээр тархич нь яг өвнийг догтлол сэтгэл догтлолтой хүлээж аваад дуртай хүлээж авах нь штэ. Гоё. Сайхан мэдрэмж төрөх учраас тэрний төлөө явъя. За ингээд дараагийн хуудсууд маань болохоор чухал талбар 1 гэж байгаа. Та өөрийнхөө зорилгыг энд бичих нь байна. Миний асуусан саяны асуултанд хариулт бичих нь байна. 2 гэж аваад ингээд бичих нь байна. 3 гэд. За ингээд 3 чухал талбараа жилээр ингээд гаргачихж байна. Энэ 3 чухал талбараа одоо талбартаа хүрэхийн тулд сар-сардаа хийх тэр чухал ажлаа эндээ бичнэ. Энэ сарын хамгийн чухал мартаж болохгүй хугацаатай ажил юу вэ? За тэгээд энэ өдрийн хамгийн чухал ажил юу вэ гэдгийг энд ингээд тэмдэглэх нь. Магадгүй чухал тэмдэглэлт өдрүүд, чухал үйл явдлууд, чухал үйл ажиллагаа энэ бүхнээ энэ дээрээ сайхан өнгөөр тэмдэглэж агаад чухал зүйлсүүдээ сараар нь төлөвлөж бичих нэ. Түүнчлэн хүний тэр зорилгодоо 6 талбарынхаа хувьд дахиц давшил гаргахын тулд бүтэн жилийн тэр тодорхойлсон бүтэн жилийн төвшөд тодорхойлоод бичсэн чухал зүйлстэй хүрэхийн тулд таны амьдрал чинь зөв дадал зуршлаар дүүрэн байх хэрэгтэй. Би эрүүл мэндийг сайжруулъя гэвэл эрүүл мэндэд хөдлөх, эрүүл байлгах тэр зөв дадлуудыг энэ тодорхойлох учиртай шүү дээ. Тэгэхээр магадгүй 1 2 3 4 5 ийм дадлыг магадгүй 1 сард 1 дадалтай, 1 дадлыг сонгоод энийг хэд өдөр хийх вэ гэдгийг энэ дээр ингээд тэмдэглэж гэнэ гэсэн үг. Магадгүй дасгал хөдөлгөөн хийе, би даваа гарагт тэгээд лав гарагт, баасан гарагт хийнэ. Эрүүл хооллохыг бол би даваагаас баасан гарагт хийгээд бям гарагт тий цаахан дуртай юм айдна. Ям гарагт бол явах вэ тэгээд төлөвлөхөөр хүснээ идэж байна. Эсвэл эх 7 хоногийнхаа хоолыг төлөвлөнө гэдэг ч. За магадгүй зөв дадал гэдэг ихлээр өдөр болгон ном уншина. Өдөр болгон 1 хуудас ном тий. Та ерөөсө томоор эхэлж болохгүй. Өдөрт би 1 хуудас ном уншина. За 7 хоногт би нэг удаа уулна гараа 1 удаа дасгал хийнэ гэж эхэлж болно шүү дээ. Аянда амтанд нь ороод ирэхлээр энэ болгоныг тогтмолжуулах илүү олноор нэхэр нь хийх боломж бий болдог. Тэгээд зөв дадал зуршил өдөр болгон ажиллаа төлөвлөн, ус уун. За анхаарлаа 3 цаг тутамд би анхаарлаа ажилласаа өөр зүйлд хандуулан амьсгал дээрээ төвлөрөн амьсгалын дасгал хийн гэх мэтчлэнгээр зөв дадал зуршлуудыг энд сонгож хийж болох нэ. Ямар дадал зуршил хүнийг илүү жаргалтай болгодог вэ гэдэг тухайд бол хангалттай мэдээлэл интернетээр байгаа шүү дээ. Энэ бүхнийг сонгож агаад таны энэ зөв дадалчин амьдралын чинь тухайн жилийн чухал талбартай нийцэж гин үү гэдгээ бодож агаад төлөвлөөрэй. За ингээд дараагийн хуудас нь байна. Бид нэр тань 3-4 сарын хуудсуудыг гаргаж өгсөн байгаа. 6 сар болж байгаа шүү дээ. За ингээд сараа ингээд төлөвлснийхоо дараа өдөр тутамдаа яаж амьдралаа төлөвлөх юм бэ гэдгийг бид нэр өдөр тутмын хуудасаараа гаргаж өгч байна. За өдрөө төлөвлөхдөө бол хамгийн дөрөв та 7 цагаас ахуулаад оройны 7 цаг хүртэлх цагийг нэг төлөвлөж болно. За өглөөний 7 цагт бол одоо яхаа өглөө болсон гэдэг ч юм уу те. За 8 цаг цагаа уун, 9 цагт гэж. За магадгүй хамгийн чухал ажил байгаад байгаа бол чухал ажлаа би 9 цагаас ахуулаад хийх юм бол чухал ажил 1 гээд ард нь төлөвлөлөө бичих нь байна. Чухал ажил 2 гээд бичих нь байна. Тэгээд дундаа ч гэсэндээ та өөрийгөө тэр уус суух цагаа төлөвлөж болно. Анхаарлаа төвлөрүүлэх амьсгалын дасгалаа төлөвлөж болно. Өөр юу байж болох вэ? Бясалгалаа төлөвлөж болно. Унших номоо ч гэсэн энэ оройн цагийн төлөвлөж болно.
уулзах хүнээ ч гэсэн энэ цагаар нь төлөвлөж болно. Тэгэхээр магадгүй цагаар нь төлөвлөх хэцүү байгаадаа чухал бусаас нь ингээд тэмдэглэж болно. Энийг тэмдэглэж явах хэвээр хамгийн чухал санах зүйлүүдийн нэг бол та хором тутам бүтээмжтэй байна гэж байхгүй. Үндэ өндөр бүтээмжтэй peak performance буюу хамгийн өндөр бүтээмж гаргахын тулд та 20 минут тутамд 30 минут тутамд суудлаасаа босох, анхаарлаа өөр зүйл төвлөрүүлэх, ус суух, төр зүй биеэ ингэж тайвшруулах дасгалуудыг хийж явах учиртай. Ингэснээрээ та эрч хүчээ байнга нөхөд байнгын доктортой өндөр бүтээмжтэй байдаг. Ихэнхдээ хүмүүс өндөр бүтээмжтэй байна гэхээр суудлаасаа босгүй нам бүрэн ингээд төлрөөж сунаа гэж боддог. Гэтэ бүрэн төлрөөд та 3 цаг суулаа. Дараагийн 3 цаг бүрэн төлрөх чадамжаа алдсан байдаг. Ийм учраас та цаг тутамд өөрийгөө амраах дасгалыг төлөвлөж болно. Үрзөр суудлаасаа босоод нэг сонголтын дасгал хийх магадгүй гүнзгий амьсгал аваад хэдхэн хором амьсгал авах, магадгүй цонхоор харах, төр зөөр босоод хэдхэн хором цай унгаа алхах гэдэг ч юм уу. Магадгүй энэ дөндөр зөвхөн кофенд анхаарал хандуулад кофегоо уух гэх мэтчлэн анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ? Хэрхэн байнгын эрч хүчээ өөрийнхөө биед өгч хэрэгтэй зүйлсүүдийг хором тутам өгч биеэ цэнэглэх вэ гэдэг тухай энэ дадлуудаа өдрийнхөө төлөвлөгөөнд оруулж болно. За мөн манай тархины фитнес хөтөлбөрийг төгссөн хүмүүс энэ дэвтрийг хэрэглэж аваад бэхгүй дасгалуудаа ч гэсэндээ энэ дэвтэр дээрээ тэмдэглэж болно. За ингээд тэмдэглээд явж байвал өдрийн туршид сайхан санаанууд орж ирдэг шүү. Тэгээд хаана бичгээ мэдэхгүй байгаад та энд ингээд тэмдэглээд тавиарай. Таны шин санаанууд бүрцээр гайхалтай боломжуудыг танд авчрах болтугай. Тэгээ өнөөдрийн хүмүүс өдрийнхөө төгсгөл дандаа ихэнхдээ юу хийж чадаагүй вэ гэж өөрөөсөө асуудаг. Тэгвэл өдрийн төгсгөл та өнөөдрийн миний талархал ялалт юу байна вэ? Ялалт гэдэг том зүйл биш л дээ. Ялалгүй гэхээр би 3 ажлаас нэгийг нь маш сайн хийж чадсан. Өнөөдөр би өөртөө цаг зарвуулж чадлаа. Өөртөө би зориулан ингээд өдрийн туршид ус уулаа, дасгал хийлээ. Тэгээ анхаарлаа төвлөрүүлэх дасгал хийлээ гэх мэтчлэн ялалтуудаа энэ бичиж болно. Талархал бол мэдээж талархлыг ингээд эхлээд ерөнхийд бичтгэлтэй хүмүүс гэр бүлдээ баярлаа, амьд байгаадаа талархаж байна гэж боддог. Тэгээ өдөр тутамдаа ингээд нарийн тодорхойлоод яг юунд ямар жижиг зүйл би талархалтай байна вэ гэд асуугаад бичээрэй. Нарийсах тусам таны талархлын мэдрэмж улам илүү хөгжиж байдаг. Өдөр болгон талархал ялалтаа тоолоод ахаар угаасаа та ирч хүчтэй мундаг урагшлна. Харин шүүмжлээл хийж чадаагүй зүйлүүдэд тоолох тусам та өөрөө унжээдэг, маргаашийн ирч хүчээ алдчихэдэг. Дараагийн 2 дахь нүүрэн дээр бол тухайн өдрийн өнгийг тодорхойлох 3 чухал үг мэдрэмжээ сонгоно. Би өмнөх хэсэгч гэсэн хэлсэн шүү дээ. Хүн чухал сонголтоор хүн амьдралаа өөрчилж байдаг. Тэгвэл та өдөр болгоны өнгийг сонгоод босоод ирдэг. Өнөөдөр би амар тайвныг сонгож байна. Дүүрэн байдлыг сонгож байна. Өнөөдөр би аз жаргалыг сонгож байна. Өнөөдөр би төвлөрлийг сонгож байна. Өнөөдөр би хайрыг сонгож байна. Магадгүй 3 чухал үг дотор өнөөдөр би бүтээмжийг сонгож байна. Өнөөдөр би баяр хөөргийг сонгож байна гэдэг ингээд 3 чухал үгээ нэгээс 3 нэг ч байсан байж болно тийм. Үгээр өнөөдрийн өнгөө тодорхойлчих. Та өнөөдрөөр өөрөөр хэлбэл таны өдөр болгон сонгож байгаа сонголт чинь сар жил өдөр хоногудад сар жил он жилүүдэд нөлөөсөөр хагаад 5 жилийн дараах 10 жилийн дараа би хэн байх вэ гэдгээ аль хэдийн бий болгочихж байгаа. Тэгэхээр өдөр болгон та өөрийгөө сонгоод өөрийнхөө өдрийн өнгийг сонгоод чухал зүйлсээ сонгоод босч ирээ гэсэн үднээс энэ хэсгийг танд оруулж өгсөн байгаа. Тэгээ өнөөдрийнхөө өнгөтэй дээдх сонголттойгоо нийцүүлэн эхлүүлэг зогсоос даатгах зүйлсээ энэ төлөвлөө гэж байна. Бид нар бүх зүйлийг өөрөө ганцаараа хийж чадахгүй. Бусдаас дэмжлэг авах хэрэгтэй. Бусдад найдаж итгэх хэрэгтэй. Мөн өөрөө ч гэсэндээ зарим зүйлсүүдээ хаяад болоод хийхээ бүр зогсоох хэрэгтэй. Тэхийн тулд юу байх вэ гэдэг. Магадгүй өнөөдөр би амар тайван байдлыг сонгосон бол эхлүүлэх зүйлс дээр өнөөдөр амьсгалын дасгалыг хийн, бясалгал хийж эхэлж болно, йог хийж эхэлж болно, тийм үү? За магадгүй амар тайван байдлыг сонгосон бол зогсоох гэдэг дээр гондоосон, уур хөргсөн, дургуй хөргсөн, жоохон харилцаа муу байдаг хүмүүсээсээ төр зайгаа авна. Эсвэл
тэднийг уучлах алхмыг уучлан тий. Уучлахгүй дандаа тэр хүмүүсийн тухай бодоод байдаг, шаналаад байдаг зүйлээ зогсооно гэдэг ч юм. Одоо даатгах зүйл байгаа даа бол бусдад энийг даатгаж болно гэж шилжүүлж болох юм шүү дээ. Тэгэхээр энийг даатгахын цаана итгэл найдвараас явж байгаа. Ингээ эхлүүлэг зогсоох зүйлсүүд, даатгах зүйлсүүдээ бичснээрээ та тухайн өдрийнхөө сонголтыг улам илүү нарийсхан чухал зүйлдээ л анхаарлаа хандуулах гэдэг. Таман өөрийгөө таны өдрийн өнгө чиглүүлэгчэнд туслах чухал ишлэлийг бас оруулсан байгаа. Энэ хэсэг болохоор ишлэлийн даатгах хэсэг болохоор өдрийн төгсгөл хийх дүгнэлтийн хэсэг байгаа маа. Өнөөдөр би юу сурлаа? Ажлаа дуусгасан өнөөдөр сурсан зүйлээ гол чухал зүйлүүдийг бичгэнэ. Хин нэгнээс сурсан олж авсан номын тэмдэглэл байж болно, чухал гоё ишлэл үг байж болно, амьдралын ухаарал байж болно, харилцаанаас сурсан, өөрийнхөө алдаанаас сурсан сургамж байж болно. Үндэ алдаа гэж байхгүй сургамж гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ сургамжууд чинь юу байсан бэ гэдгийг хөтлөн дагуулаарай. Хөтлөн бичээрэй. Ирэх жилийн дараа баг эргээд харахад маш олон зүйлийг та сурсан, хөгжсөн байх болно бидний намлыг. Тэгээ өдрийн туршид, өдрийн төгсгөл та сэтгэл санааны байдлаа үнэлнэ. Өнөөдөр би ямар тайван байдлыг сонгоод босоод ирсний дараа энэ сэтгэл санааны байдал ямар байна? 100% байна, 50% байна. Тэгээ биеийн эрч хүч маань ямар байна? Хэрвээ та сур сэтгэл хөдлөлд автчихсан, өнгөрсөндөө зуралдчихсан, маш их сэтгэлийн шарахтай, оюун санаачин докторгүй ажиллаж байгаа. Ийм бол биеийн эрч хүч чинь унтсан байдаг. Биеийн сэтгэл санааны байдлын хойшин шууд хоорондоо холбоотой. Тэгвэл биеийн эрч хүч ямар байна вэ гэдгээс санахад. Тэгээ энийг ингээд дүгнэлт хийгээд бичиж явахдаа маргааш би юу өөрөөр хийж болох вэ? Маргааш сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгахын тулд биеийн эрч хүчээ сайн байлгахын тулд юу хийж болох вэ гэдгээ бодоод энэ дээрээ дүгнэлт хийх нь. Сэтгэл санааны байдал гэхлээр дандаа хүмүүс токсик, хортой тийм эерэг байдлыг их сонгодог л доо. Бодит байдалтай нүүр тулахгүйгээр. Хэрэг уурлаад бухимдаад бачуураад байгаа бол тэрийгээ шууд би эерэг байх хэрэгтэй, уурж болохгүй гэд нуудаг. Нуун дарангуудаа зориудаар эерэг хүмүүстэй очиж уулздаг ч юм уу, эерэг юм үзэх гэдэг ингээд зүтгэдэг. Гэхдээ өмнөндөө энэ мэдээлэл уур бухимдал гэдэг нь зүгээр л тань мэдээлэл өгөх энерги шүү дээ. Мэдээллийг нь олж аваад юунаас болоод бухимдав? Ийм нас болсон байна. Тэгэхээр энэ бухимдлыг тайлахын тулд надад юу хэрэгтэй гэд өөрийгөө биеийг нэгдүгээр биеэ тавьшуулаад хоёрдугаар хэрэгтэй зүйлсийг өөртөө өгөөд тэгэл тэр сүр сэтгэл хөдлөлийн энергиэс өөрийгөө чөлөөлөд авах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаа удирдахын цаана мэдрэмжээ сонсох, ойлгох, би ямар байна вэ гэдгийг анзаарах. Энэ мэдрэмж надад юу хэлэх гээд байна вэ гэдгийг анзаарч нэлж ойлгох чухал байдаг. Манай пэйжүүдээр Сьюзен Дэвидийн гişлүүдээс ахуулаад сэтгэл зүйтэй холбоотой гол чухал хичээлүүдээрээ сургамжуудаараа ч гэсэндээ дамжуулан би сэтгэл санааны байдлаа, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэдэг тухай мэдээллүүдийг өгдөг. Хэрэв энэ тухай дэмжлэг хэрэгтэй бол манай пэйж дээр ороод хэрэгтэй мэдээллүүдийг нь олж хараарай гэж хэлмээр байна. За ингээд манай амьдралдаа 6 талбараараа дүгнэлт хийгээд тэр 6 талбартаа алсын хараагаа гаргахаас гадна сардаа өдөр тутамдаа хэрхэн амьдралаа чиглүүлэх вэ гэдэг тухайд тэмдэглэлийн дэвтрээрээ таны хөтөж байхаар ингээд бэлтгэсэн байгаа. Тэгэхээр энэнийг хэрхэн ашиглах тухай видео одоо бичлэгийг хийж өглөө. Дэвтрээ сайхан бөглөөд амьдралаа та өөрчлөөрэй. Та өөрийгөө бүтээгч хүч чадалтай нэгэн өнгөрсөнд болсон үйл явдал чинь таны хүчтэй нэгэн болгосон байгаа. Энэ бүх хүчтэй нэгэн болгосон тэр биелгүүдээ олж хараад согсолтгүйгээр ад жаргалтайгаар элбэг хангалуун амар тайван амьдралыг бүтээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.